Монголчууд эртнээс таван гушуумал тэр дундаан морийг эрхэмлэн дээдлэн шүтэж ирсэн ард түмэн. Өдөр тутмын унлаг ачилгаас эхлэн дэлхийг байлдан дагуулсан бүхий л үеийг Монгол моргүүгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Хүний хөл хурж үзээгүй газрын хөвлөд туурай мөрөө үлдээсэн Монгол морио эдүгээч бид төрийн сүлдэндээ дүрслэн дил сүлдээр нь үндэсний хөгжим урлаад зогсохгүй хурдан морины уралдааныг үндэсний баяр наадмын нэг хэсэг болгосон. Нутаг бүрт баг зэрэг ялгаатай дүрмээр хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн хэдий ч 1899 оноос эхлэн мордыг даагж шүдлэн хязаалан соёолон ихнаас азрах хэмээн насаар нь ялган уралдуулах болсон. Монголчууд он цагийн уртад хурдан морио таних уяд сойх арим их дуршлаг хуримтлуулсан. Хурдан морины шинж нь морины бие бэлдраас хамаарч харилцан адилгүй хэдий ч Монгол морины шинжүүд ерөнхийдөө гадаад дотоод нууцгсан үндсэн 3 байдлаар илэрдэг. Гадаад шинж нь морины шинжийн сургаалт хөлөг моринд байх 51 шинжийг тодорхойлсон нь гадаад төрхөөр шинжих арга юм а. Үндэсний баяр наадамд хурдан морид 6 насны ангилаар уралдана. Унаач нь 7-оос 12 насны хүүхдүүд байдаг. 2006 оноос үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг хүй долоо удаг хэмээх Төв аймгийн Аргалан сумын нутагт уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морид насны ангиллаараа дараах зайд уралддаг. Азарга 22-оос 24 км, Ихнаас 24-өөс 26 км, Соёолон 22-оос 24 км, Хязаалан 16-аас 18 км, Шүдлэн 12-оос 14 км, Дааг 10-аас 12 км-ийн зайд уралддаг юм а. Наадмын 2 өдөр үндэсний бүхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морд буюу айргийн 5-ын цол дуудах ёслол болтгоо. Төрүүлсэн мордыг цоллох нь ардын аман цохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан мордыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус гарал үүсэл өнгө зүснээс эхлэн уяач унаач зэргийг нь чанга дугаар цоллон магтдаг уламжлалтай. Монголын үндэсний бүхэн олон зуунаас үүдэлтэй үндэсний спортын нэг юм. Дундуу аймгийн Үлзийд суманд Монгол бүхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байдаг. Энэ зураг хөрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үүсгэхэд 7-оос 10,000 жилийн өмнөх үед хамаарч байгаа юм. Үндэсний бүхийн мэхийн талаар эрдэмтэн судлаачид янз янзаар бичдэг. Хамгийн багаар одоход үндсэн 45 мэхтэй байдаг. Цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1600-аад жилийн түүхтэй гэж үздэг юм а. Үндэсний бүхөөд ёс чудагтаа нэг Монгол ир хүн байхыг эртний үеэсээ уламжилж ирсэн те. Монгол сайхан зөв төлөвшөлтөө ёс чудагтаа нэг тийм ир хүн байхыг юм болов уу гэж боддог шүү дээ. Нэг ёс чудагтаа байх тэрийг л ер нь үндэсний бүхийн нэг гэлтгүү Монгол ир хүний нэг дархлаа юм болов уу гэж боддог. Одоо ах нар гэрийнхэн маань ерөнхийдөө тэр чигээрээ тэгэл бөхчүүд дунд л өссөн. Хар багасаа л ер зодог өмсөөл өссөн дөө. Хамгийн анх би нэг бага ингээ төгсөхдөө нэг аймгийн аврах шалгаруулах тэмцээнд нэг сан бөхөөрл арилж ирсэн юм да. Монгол бүхийн өмсгөл буюу зодог шуудаг нь нарийн утга учиртай. Зодгонод цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлэгдэж, улаан шуудаг нь Монгол бүхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгшээдэг. Мөн Монгол үндэсний бүхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзмж төгс утга бүхийн өмсгөл юм. Одоо нутгийнхаа сайхан арслан, заан ачаа арцаг гэл ах нарыгаа одоо бүгдийн сайхан тэр хүмүүсээс бүх ямар авж болохоор ямар зөв тал байна те. Тэрийг бүгднгийн сайхан үлгэрлэн дуурайлахыг л хичээдэг те. Би ч одоо ерөнхийдөө хурдан шуурхаа ер нь тал талын барилтаа үзүүлдэг те. Ер нь болцоо тахимт хонгодох талын мэхлийдэг те. Монголын ард түмнийг нийтээрээ сайхан утлаараа динж хотод сайхан надараа л хичээлээ да.
Барилдаан эхлэхээс өмнө болон дуусах мөчөд дэлгэх, дэвэх, өрөх, шавах, дахин өөх авах хөдөлгөөн нь бүхий спортын урлаг ёс уламжлалыг илтгэдэг бол нөгөө талаас бие халаах ач холбогдолтой. Наадмын үеэр бүгчүүд өөрийн засуул зөвлөгчтэйгээр барилддаг. Засуул нь 3, 5, 7-гийн даваанд бөхөн цолдог уламжлалтай юм а. Монгол сур харваана монголчуудын эрхийн мэргэнээс сорихоо наадгай. Чингис хааны дүү Хасрын 2 дугаар хүү Исүнгэ мэргэн Монгол холын харваагаар 335 алд газар харваж онсон түүхийг хадан дээр сэлж үлдээсэн байдаг. Сур харваана өнөө үеийн үндэснийхээ баяр наадмын нэг төрөл. Үүнд бурайд сур, халах сур, урайхаа сур гэсэн 3 төрөл бий. Монгол ном нь эвэр илэгтэй шүрмсэн артай ном гэдэг номны гол матах хэсгийг илэг гэдэг номны хөвч рүү харсан илэг хэсгийг өвөр илэг гэдэг. Харин гадагш харсан хэсгийг ар илэг гэдэг. Ар илгэн талд малын шүрмэс задалж ширхэглэн наадаг. Харин өвөр илэгт үхрийн ангирын эврийг малын гаралтай цавуугаар нааж өгдөг. Тийм учраас монголчуудын ном бусад улсын номнаас хүчтэй, сумаан хол шиддэг. Ер нь бол их Монгол улсыг байгуулахад харваачид бол үндсэн түүхэн үүрэг гүйцэтгсэн харваагүйгээр төсөөлхийн аргагүй. Гэхдээ энэ манай 93 наадам чинь 90 бэрийн спорт тэгээд үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг дэлхийд ганцхан Монгол наадам гэж байгаа. Тэгээд үндэсний сурын онцлог бол ер нь бол энэ 8 настайгаас 80 настай хүн хүртэл харуuna. Одоо 80 гарсан хүн харуулж байгаа Бачаргал мэргэн маань 84-тэй. Одоо тэгээ 70 хэдтэй 80 төгсөж байгаа харваачид зөндөө байна. Тэгээ энэ спортоор хичээлэхэд бол ер нь монголчууд бол харуулж чадахгүй гэсэн байхгүй. Энэ харуулах эрдэм цуснд нь генд нь байдیں۔ Тэгээд өсвөр насны хүүхдүүдийг энэ харваагаар хичээлүүлэхэд ер нь бол зөв монгол хүн болж төлөвшдөг. Тэгээ маш энэ ер нь үндэсний тодотголтой спортууд бол ер нь хүнийг бол хүмүүжүүлдэг. Их захаа мэддэг. Ёс журмаа мэддэг. Монгол хүн бол ер нь бол байгаль дэлхийтэйгээ ер нь зогсож амьдрах чадвар маш өндөр. Юм зогсох чадвар маш өндөр гэж ойлгодог. Ягаад гэвэл би өөрөө өсвөрийн харваачдыг сургадаг, том хүнч сургадаг. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар 200 гаруй хүн сургасан байгаа. Тэгээд ингээ онцлог нь харахад бол ер нь бол хүүхдүүд маш сайн төлөвшдөг. Тэгээд нас харгалзахгүй гэдэг утгаараа би анх 42 настайдаа харваанд ороод 50-тайгаар төрүүлсэн. Одоо 70 руу дөхчл явна. Тэгтээ бол бас адилхан харуулж байгаа. Ер нь бол энэ нас харгалзахгүй маш чухал. Тийм учраас энэ үндэсний спортыг маш сайн дэмжих хэрэгтэй байгаамаа. Сурын харваагаараа бид нар ингээд харваад эхлэхлээр бол бүх юмнаас ер нь ингээд тасарна гэх юм уу? Ер нь эндээ омогшоод тэгээд төвлөрөөд ер нь стресс тайлдаг. Монгол бяцлал гэсэн үг. Энд дээр ямар ч бие өвдөжсэн ч гэсэн гараад хэдэн сум тавьчихад бол эрүүл болоод боо. Маш энийг олон хүн хичээлээсэ гэж бодож байгаа. Ер нь бол одоо сүүлийн үед манай монголчууд үндэсний спорт сурын харваагаар маш их олон хүн хичээлж байгаа. Монголын халах сур харвааны харвах арга барил нь сүүлийн 100 жилийн дотор уламжлалт халах харваа, шин халах харваа гэх хоёр өөр хэм маягтай болж хувьсан өөрчлөгдсөн. Харвах зайн эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м. Хүүхдүүд өөрийн нас хүүснээс хамаарч тогтоосон зайнаас харвана. Харвааны дүрм харваачдын тооноос хамаарч хэдэн ч зурхай засаж болдог. Нэг зурхай дээр нэг удаа 4 харваач цолны ирэмбээр зогсож харуулах ба үүнийг үйгинэ. Бас Монгол орноос сурталчлах энэ хүрээ цам, Монгол наадам энэ бас зуулчдыг бас маш ихээр татдаг гэж ойлгодог. Тийм учраас ер нь энэ зуны энэ том наадмуудыг бол бас зохион байгуулалттай сайн явуулж явах хэрэгтэй л гэж бодож байна. Монгол төмний ондоошил. Ягаад гэвэл бас ингээд би анх харваанд ороод бас нэг шинэ оюун чимгийг нээж байгаа. Тийм учраас энэ харваанд монголчууд мөн өргөнөөр орж
үндэсний спорт орон хичээлж өөрийгөө дахин шинээр нээгээсэй л гэж бодож байна. Бидний ном бол амтны гаралтай, янгрын өвөр, малын шүрмсэг, бодмолын шүрмсэг одоо цавуугаар наасан, дундаа модтой. Тэгэлэр энэ цагаагаар дагаад халуунд бол уяр зөөлрөөд, хүйтэнд бол маш хатуу болно. Тэгээ энэ харваа бол ер нь бол хүнтэй өрсөлдөх ш. Өөртөө өрсөлж байгаа. Тэгэхээр маш ингээд дотгошоо төвлөрч өөрийгөө удирдах чадах чадвар, хүнийг удирдах чадвар маш их нэмэгдэж байгаа. Ягаад гэвэл нэг би хүүхдүүдээр ажигладаг л да. Тэгээд айхтар шарттай тийм нэг хөдөлгөөнтэй хүүхдүүд чинь маш тийм төлөв тайхан болоод л ямар ч амьдралаа аваад явах чадвартай болдог. Би одоо ингээд шамдраараа харж байхад ер нь амьдралыг авч явж чадж байгаа. Эрэгтэй эмэгтэйгүй. Монгол наадамда миний монгол түмэн минь сайхан наадаарай. Бидний энэ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг монгол наадамда бүгдээрээ өргөн олноороо наадсгаагаарай. Үндэснийхээ баяр наадмын тухай хуульд зааснаар улсын наадамд 1 төрөлбөл улсын мэргэн, 2 төрөлбөл даян мэргэн, 3 төрөлбөл даяар дурсах мэргэн, 4 төрөлбөл дархан мэргэн цол олгодгоо. Сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр улсын наадамд 2 дугаар байр эзэлсэн харваач Гарамга харваач цол, 3 дугаар байр эзэлсэн харваач Гоц харваач, 4 дугаар байр эзэлсэн харваач Онч харваач, 5 дугаар байр эзэлсэн харваач Тод харваач цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар олгодог болсон юм а.